12 дугаар хэсэг 3. Эрдэнэсийн туяа. Нар бараг замынхаа 3-1-ийг туулж 5 дугаар сарын амьдруулагч халуун элчин цохио хадан дээр тусаж тэдгээр нь халуун элч тусаж байгааг мэдэрч байх шиг санагдана. Хонин артсан доогуур нуугдан байсан мянган дэвхрэг нэг янзын дуугаар зогсолтгүй шаагалдаж жанжуу гуйлс чидүнгийн модны навчис бараг төмрийн дуу шиг шарж игнана. Наран дээгдсэн боржин хадан дээгүүр ява Эдмоны алхах бүрд оюу шиг ногоон гөрвлүүд айн гуйлдэн. Алсад уулын ингэрээр анчтын дурыг татсан гөрөөс гуйлдэн. Энэ арал нь ан амьтантай амьдралаар дүүрэн боловч Эдмонд бурхны мутрадор ори ганцаараа байгаа юм шиг санагдаж байлаа. Айжж байгаа юм шиг хачин сэтгэгдэл түүнийг эзэмдэн авав. Хүн хойноос нь ажиглан хараадж байгаа юм шиг санагдуулдаг өдрийн хурц гэрэл энэхүү айдсын шалтгаан болжээ. Энэ сэтгэгдэл нь ажилдан орохын өмнө зэйтүгөө хойш тавиад буугаан авч хадны өрөө өд дахин авирч орчин тойрныг анхааралтай харахаар тийм хүчтэй байв. Гэвч түүний анхаарал нь байшинч харагдаж байгаа яруу сайхан Корсик бараг мэдж танихгүй сардын их хэрэг явдлыг санагдуулсан Элба тэнгэрийн хаяанд үл мэдэг цэг мэт торойх авч далайчин хүний туршлагатай нүдээр харвал гайхамшиг цайхан Генуя ба худалдааны хот Ливорно болох нь танигдах тэдгэр хотуудад татагдсангүй. Харин түүний харц үүрээр хөдөлсөн хөлөн онгоц ба тун саяхан тэнгист гарсан бэсрэг онгоц хоёрыг хайж байлаа. Төрүүчийнх нь Бенофациевын хоолойгоор орж харагдахгүй болсон байсан ба хоёр дахь нь нөгөө тийшин Корскийн эргийг дагаж тойроход ойртон явж байв. Эдмон үүнийг хараад сэтгэл тайвширлаа. Тэгээд ойр байгаа зүйлүүдэн харав. Тэгэхэд шавхадан арлын хамгийн өндөр орой дээр гарчихсан нь бат бөх том суурин дээр байгуулсан бяцхан хөшөө шиг өөртөө санагдав. Доод талд нь нэг ч хүнгүй, эргэн тойронд нь нэг ширхэгч зав байхгүй. Хадны хормой мөргөн долгилж, эргийн боржин хадан дээр мөнгөлөг эмжээр үлдээж байгаа хөгцөнгөр тэнгисэл харагдаж байлаа. Тэгээд яаруу боловч болгоомжтойгоор хаднаас бууж эхлэв. Тэр өнөх гайхамшигтай сайхнаар жүжиглж үзүүлсэн шиг золгүй явдал үнэхээр тохиолдох үедээ гэж болгоомжилж байлаа. Дантес бидний дээр хэлсэнчлэн хадан дээр гаргасан тэмдгүүдийг даган буцаж явсан бөгөөд тэгээд эрт цагийн үүлэн дагнын усан дорж зугаацдаг газар байгууштай жижигхэн нөмөр буланд хурж очлоо. Буланд орох ам нь овоо өргөн бөгөөд жижиг онгоц тэнд орж нуугдаж болохоор ажээ. Тэгэхэр нь ширээтлэн Фариягийн ухаалгаар ээдрийг нь тайлсан утасны өчгийг даган үзвэл Спада хамба хүн харагдахгүй тулд жижиг онгоцон энэ буланд нууж орхиод хадан дээр тавьсан тэмдгийг дагаж яваад хүрх тэр мухарт Эрдэнэсийн сангаа нуусан байж таарав. Дантисийн энэ санаа түүнийг нөгөөх дуурга чулуунд дахин хөтлж ирлээ. Харин нэгэн зүйл түүний сэтгэлийг зовоож хүчтэй хөдлөлийн тухай төсөөллийг бужигнуулаад хайчихав. 5-6 мянган фунт ийм хүнд чулууг энэ суурин дээр их хүч гаргахгүйгээр яаж авчирч тавиа юм бол? Гэнтхэн Дантес нэгэн ухаан төрлөө. Чулууг ерөөсөө өргөөгүй. Зүгээр л дээрээс сөнхрүүлж авчирсан байж болох юм гэж өөртөө хэлв. Тэгээд энэ чулууны анх байсан газрыг олохоор яаран дээш өгсөлөө. Үнэхээр чулуу өнгөрсөн байж болохоор ташхай газрыг олж үзв. Өөр нэг хэлтэрхий хад түүнийг тулан зогсоосон бололтой. Чулууны эргэн тойронд хайрах чулуу овоорч дээрээсээ үр шимтэй хөрсөөр даруулан түн дээр нь өвс ногоо ургаж хөвдөр хучигдан жанжуу гуйс арцны найлзуур нахаалан одоо энэ том чулуу ургаа хаднаас ялгахдахын аргагүй болжээ. Дантес болгоомжтойгоор газрыг ухангаан энэхүү залжин ажлыг тааварлсан буюу ер нь таачглаа хэмээн бодов. Тэгээд цагийн эргэлтэнд бэгдсэн завсрын энэ ханыг зэйтүгээрэн ухаж гарлаа. 10 минут ухтал хан нь цоорч гар шургуулж болохоор нүх гарч ирлээ. Дантес тэнд дайралтсан хамгийн бүдүүн чидүүн мод огтлж мөчрийн цэвэрлэж хаяад түүнийгэн өнөх нүхэрэн шургуулж хөшүүрэг болгон хэрэглэв. Гэвч чулуун
ганцхан хэдий Геракл луга адил хүчтэй байлаа ч гэсэн байрнаас нь хөдлөж чадхааргүй хүнд бөгөөд доод чулуундан батбэхээр суурилсан байлаа. Тэгэхээр Дантес юуны өмнө тулгуур болгосон чулууг нь авч яхаар шийдэв. Гэвч түүнийг яаж авч яхав? Тэгээд гайхшин тасран ийш тийшин харж байтал Жакопын орхисон дартай эвэр нүдэнд тусав. Энэ адтай нээлт тусуулна гэж бодхоос инээмсэглэв. Дантес газар ухагчид урт удаан хүнд ажлаас зайлсхийж ухдаг шигээр хоёр чулууны хооронд мин суулгах зай гаргаж малтлаа. Энэ нүхэндэн дар дүүртэл хийгээд алчууран урж догшин шүүнд дүрэн гол хийгээд дараа нь түүнийг шатааж орхиод бушуухан зайлв. Удаан хүлээлгсэнгүй дэлбэрэлт боллоо. Дээд чулуун дарны хэмжээшгүй хүчинд өргөгдөж, дор талын чулуун хэдэн хэсэг болон бутрав. Дантесийн гаргасан жижигхэн нүхнээс хэдэн мянган хорхоо шавж хуйлран гарч, энэ нууц амны манаач том могой цагиргалан хөхөвтөр биеэн задалж humгүй алга боллоо. Дантес ойртож ирэв. Түшиг тулгуургүй улсан дээд талын чулуу ангалын ирмэг дээр дэнжиж байлаа. Аимшиггүй эрүүлч манай хүн чулууг тойрон хараад хамгийн амархан ганх газрыг олж хөшүүрэг дээрэн Сизиф луга адилаар хамаг хүчээрэн дарав. Доргин хөдөлсөн чулуу ганхахад Дантес улам хүчтэй дарж бурхатай тэмцэхийн тулд зохиоход авч хаяж байгаа авраг хүчтэнтэй адил байлаа. Тэгээд эцсийн эцэст чулуунд дийлдэж, эргэлдэн өсчиж, тэнгисийн эргүүлэгт унан далд оров. Түүний доор дундаан төмөр гогцоотой дөрвөлжин чулуутай дуурах талбай ил гарчээ. Дантес эхний орлого нь амжилттай болсонд баярлан хашгирлаа. Цааш явах гэсэн боловч шиг өвдгөн чичрэн зүрх нь хүчтэй цохилж, нүдийн халуун манан бүрхсэн тул арга буюу ажлаан зогсов. Гэвч шиг энэ зогсолт нь хормхон зуурал үргэлжилсэн юм. Эдмон цагирганы нөхөр хөшиж өргөвөл дөрвөлжин чулуу нь өргөгдөж, доор нь харанхуй агуй тийш их цоцсон шатмайгийн юм харагдлаа. Өөр хүн байсан бол баярлан хашгираад тэр урав харин орох байсан биз. Дантес царийн зэвхээрэн бодлого болон зогсов. Байц гэж өөр зуран хэлээд эр хүн шиг байх хэрэгтэй. Би золгүй явдалтай нүүр учирч сурсан хүн. Арга тасрах явдал намайг мохоохгүй. Зов зүдэрсэн минь намайг юунд сургаагүй гэж юу? Гордол найдварын бүлээн үлээлтэнд хитрхи хөөрсөн зүрх минь жинхэнэ үнэн байдлын эвгүй хүйтнийг үзээд гин тагшин багасдаг босов. Фария дэми солиорсон. Спата хамб энэ агуй дотор юу ч булаагүй, хизээч энд ирж байгаагүй гэж мэдх юм. Ирсэн балаач гэсэн аимшиггүй, эзэрхэг, эцэж цуцхыг мэдэхгүй хар дээрэмчин Цезар Боржиа мөрөөр нь над шиг л хадан тавьсан тэмдгийг даган явж энэ чулууг өргөөд надаас өмнө энэ агуйд ороод надад юу ч үлдээгээгүй байж мэднэ. Гэв. Гүнзгий хар нөхрөө харж минутэртэй хөдлөлгүй зогслоо. Хувь зяаг нь алга гэрээн болгосон, ер бишин хэрэг явдлууд холцолд нь нийлсэн хааны нэр зүүсэн тэр дээрэмчин ийм юм хийж элбэг чадна. Энэ үлгэрийн аялал нь түүний алдар гавьяаны нэгэн чухал мөчөр нь байж болно. Боржиа нэгэн цагт нэг гартан бамбар нөгөө гартан илд барьж энд ирэхэд түүнээс 20 далхмын зайтай магадгүй энэ хадны дэргэд омогт баргар царайтай хоёр манат зогсож газар тэнгэр тэнгисийг соргоор ширтэн хар зогсоход тэдний эзэн нь одоо миний орох гэж байгаа шиг гал бадруулсан аимшигт гарааран харанхуйг зүсэн гэрэлтүүлж энэ агуйд орсон байх. Гүй тэгэд өөрийнхөө нууцыг итгэж мэдэгдчихсэн хоёр манаачаа яагав бол? Дантес өөрөөсөн асуугаад яах вэ? Алаархийн ясчингуудыг алаад хамт оршуулчихсантай л адил юм болоо байлгүй гэж хариулв. Тэгээд Дантес цааш үргэлжлүүлэн хэрвээ Боржиа энд ирсэн бол Эрдэнэсийн санг олоод авчихсан байх ёстой. Италиг алтрахантай адилтхан түүний навчийн нэгээр нь суглан авч авсан Боржиа цаг хугацаа ямар үнэтэй болохыг сайн мэдэх учраас
Энэ чулууг хуучин байран дээр нь буцааж тавих гэж цаг алдахгүй байсан биз. Ингэхээр агуйд ороод үзье гэж хэлв. Тэгээд итгэлгүйхэн шиг инээмсэглэж хүн төрлөختний мэрэгэн цэцэн ухаанаас сүүлчийн үг болох магадгүй гэдэг үгийг аман дотор нь шивгэнсээр шат руу хөлөөн тавилаа. Гэвч түүний бодож байснаар энд бүтэж өхмөр агаартай харанхуй нөх байсангүй. Харин зөөлөн хөхөвтөр бүдэг газар байхыг Дантес олж үзв. Энд зөвхөн дөөний ухсан нүхээр агаар гэрэл орж ирж байсангүй. Харин гадна талаас нь ажиглагдан харагдахгүй хад чулууны завсраар хөхтөнгөр царс модны хээ татсан ногоо навчис мөлхөө үүрэгний өргөст мөчөр харагдав. Чихтэй нойтон биш. Харин гадны агаараас илүү зөөлөн агаартай, нарны хурцгэрлээс зөөлөн бүдэг хөхөвтөр гэгээтэй энэ агуйд харанхуйн дотор юм үздэг чадвартай Дантес хэдэн хором зогсохдоо хамгийн холын булан гэж харж амжлаа. Агуйн хан нь боржин чулуу бөгөөд жижигхэн гэлтгар хэсгүүд нь очир алмас мэтэг ялалдсан. Ай хөөрхий гэд эдмон инээмсэглэж хамбын үлдээсэн эрдэнсийн сан гэдэг нь энэ юм байхдаа зайлуул сайн санаатай ширээтлам зүүдэндэн энэ гялдсан ханыг хараад горилгоор дүүрсэн байжээ гэж хэлв. Гэвч Дантес цээжэр мэдж байсан өнөөх гэрээс бичгийн үгийг санаж хоёрдугаар нүхний хамгийн цаа талын буланд гэж бодов. Тэр зөвхөн эхнийх нь агуйд орсон бөгөөд одоо хоёр дахь агуйд орох амыг олох хэрэгтэй байлаа. Дантес эргэн тойрон харав. Хоёр дахь агуй нь арлын хаан төв рүү чиглэн явсан байх ёстой. Тэгээ тэр ихэд болгоомжлон хаалга болгож хийсэн болов гэж бодсон том дөрвөлжин чулуу бүхнийг цохиж үзлээ. Зэйтүүн хатуу боржин чулуу цох цул дуу хэдэн минутын туршид сонсогдоход Дантесийн духанд хөлс чихэрлээ. Тэгж эцсийн эцэст эцэж цуцшгүй эрдэнсийн уурхаа ухагчд маань боржин чулуун хан арай хөндөй бүгд дуурах сонстов. Эдмон хан руу ширтэн харж хоригд хүнээс өөр хинч ойлгохгүй байсан тэр зүйлийг ойлгов. Энд л өнөөх нүх байх ёстой. Гэвч Цэзар Боржигаас дутхааргүйгээр цагийг хайрлан үздэг Дантес дэмий хөдөлмөрлөхгүй тулд бусад ханнуудын зээтүүгээр зохин туршиж, бууныхаа бөксөөр газар тогшиж, сэжигтэй газруудаа элсийг ухаж үзээд юу ч мэддэхгүй болохоор нь өнөөх горилготой дуу гарсан газраа буцаж ирлээ. Тэр дахин их хүчтэйгээр зохив. Гэтэл зэйтүүний үзүр хүрсэн газраас Байшингийн ханын шавар шиг юм ховхрон ойчиж, цаанаас нь барилгын ердийн чулуу шиг зөөлөн цагаан чулуу цухын гарахыг хараад гайхлаа. Хадны нүхийг энэ чулуугаар таглаж, дээрээс нь шаваас тавиад боржин чулуу шиг өнгөлжээ. Тэгэхэр Дантес зэйтүүнийхээ хурц үзүүрээр цохиход хан руу ям хэртэй шигдэн оров. Эрх хэрэгтэй газар нь энэ ажээ. Дантес Фариаг эндүү ташаа юм яриаггүй юм байна гэдгийг улам бүр нотлон мэдэх тусмаа хүнд байдаг хачин жигтэй арын шингаар улам их эргэлзэн арган барагдан гонсойход ойрхон байлаа. Түүнд эрлэхийг зориг өгөх ёстой мэт санагдах энэ нээлт нь харин түүний бүх хүч чадлыг шавхан авчихав. Зэйтүүн ханан дээгүүр халтарч гараас нь арай л мултарч ойцсонгүй. Тэгэхээр нь түүний газар тавиад духныхаа хөлсийг арчиж хүн харж байгаа биш байгаа даа гэж аман дотроо хэлээд үнэн дэм бол цэвэр гар амьсгалах гэж агуугаас гарлаа. Түүний дотор нь муухай болж ухаан балартан унмаар санагджээ. Арал дээр нэг ч хүн байсангүй. Өндөр мандсан нар халуун илчээрээ төөнөн. Алс загасчны завнууд далбааган дэлгэн хөгцөнгөр тэнгис дээгүүр хөвнө. Дантес өглөөнөөс хойш юм идээгүй боловч юм идэхтэй мантай Ром архинаас ганц болгоод агуйдан буцаж оров. Хачин хүнд юм шиг санагдж байсан зэйтүүн хөнгөрсөн юм шиг санагдаж өд шиг өргөж аваад шалмгаа гихчээр ажиллаж гарлаа. Дантес хэд зөхиод
Чулуунууд нь хоорондоо югаарч бэхлэгдээгүй, харин дээрээс нь зүгээр тавиад бидний дээр хэлсэнчлэн шавраар шаварцсан болохыг мэдэв. Тэгэхэр нэг завсраар нь зэйтүүнийхэн үзүүрийг шургуулж ишин дээр нь гүжин дарахад түүний хөлд чулуу унжирлээ. Ингэсний дараа Дантес чулуунуудыг нэг нэгээр нь зэйтүүнийхэн үзүүрээр татаж түрүүчин унсан чулуун дээр унгав. Дантес тэр гаргасан нөхөрийн орчхож болох байсан боловч итгэлэн холдуулж горилгоо хадгалах гээд орлоггүй удааширсаар байлаа. Тэгээд Дантес эргэлцгийн сүүлчийн минутыг давж 2 дахь агуйд оров. Орсон агуй нэхнийхээс намхан харанхуй бүтэг байлаа. Дөнгөсийн онгойлгосон нөхөр сад тавьж байгаа агаар нь эхний агуйн шиг биш, хүнд чихтэй муухай үнэртэй байлаа. Энэ өгсөн чигийг гадны цэвэр агаар орж ирж цэвэрлтэл Дантес хүлээж байгаад орж явж хав. Орсон нөхний зүүн гарталд харанхуй гүн булан байна. Гэвч Дантест харанхуй гэж байдгүйг бид дээр хэлсэн билээ. Эдмон тэр агуйг эргэн тойрон харахад төрүүчийн агуй шиг хөндөй хоосон байлаа. Хэрвээ өнөө Эрдэнэсийн сан үнэхээр байгаа бол энэ харанхуй буланд л байх ёстой. Сэтгэл түгших цаг ирлээ. Дантесийг агуйх аз жаргал эсвэл гүн их гонирхлаас 2 фут газар зааглаж байв. Дантес булан руу очиод гинт шийдмэгээ зориг гаргаж газар ухаж эхлэв. 5-6 удаа цогсны дараа зэйтүүнд нь төмөр дайралтав. Гашуудлба төгшүүрийн дуу хизээж хэндж ийм хачин сэтгэл төрүүлж байгаагүй байх. Хэрвээ Дантес юу ч олоогүй бол ингэж их царийн зэвхэрэхгүй байсан биз. Тэр өөр газар руу зэйтүүгээрээ цогхоход мөн ийм эсрэг үсэл тохиолдсон боловч дуу нь өөр байлаа. Төмөр бүслүүртэй модон авдар байх нэ гэж дотроо хэлв. Яг энэ үед ямар нэг юм гэрлийн халахлан хурдан өнгөрлөө. Дантес зэйтүүгэн тавиад бууга шүүрэн авч агуйгаас гүйн гарав. Янгир яма агуйн үүдний дэрэгдүүр өнгөрч өөрөөс нь хитгэн алхмын зайтай газар эдээшилж байлаа. Энэ нь хоол бэлтгэж явах тохиромжтой тохиолдол байсан боловч Дантес буун дуу гаргаж хүний анхаарал татчихж магадгүй гэж айж байв. Эдмон бодож байснаа дараа нь давирхаатай мод хугалж аваад 20 бараатын худалдаалагчдын махшарж байсан галаас асааж аваад бамбран барьж агуйдан буцаж ирэв. Бүх зүйлийг нэгд нэгэнгүй үзэх гэж боджээ. Тэгээд өнөөх бамбран хамаа намаагүй ухсан газраа авчирч эндүрсэнгүй гэдгээ мэдэж авлаа. Зэйтүүн төмөр мод 2 дээр ээлжлэн тусаж байжээ. Бамбран газарт хатгаж орхиод ухаж гарав. Хэдэн минутын дотор 3 фут урд, 2 фут өргөн газар цэвэрлэж төмөр бүслүүртэй царсан модон авдар байхыг харлаа. Авдрын таган дээр Спатагийн удмын сүлд болох их хамбын овоодоогоор тэмдэглэсэн Италийн 100 бомбай дээр үзүүрийн доош хатгсан сэлмийг дүрсэлсэн газарт орж өнгөн алдаагүй мөнгөн товч хатсан байлаа. Дантес энэ сүлдийг дорн танив. Ширэтлэн Фария хичнээн жолон удаа зурдаг байлаа та. Одоо эргэлзэх юмгүй боллоо. Эрдэнэсийн сан энд байгаа чи. Хоосон авдрыг хэн ч ингэж нандин нь нуухгүй шүү дээ. Дантес минутын дотор авдрыг тойруулан шороог цэвэрлэв. Эхлээд дээд талын цуурга, дараа нь зүйлттэй 2 цоож, дараа нь хажуу талын синж гарч ирлээ. Энэ бүхнийг гойд чадварлагаар урлан хийжээ. Дантес авдрын синжнээс барьж өөдөнд татах гэсэн боловч бүтсэнгүй. Тэгэхэр нь авдрыг онгойлох гэсэн боловч дүгжээ цоож нь маш батв их байлаа. Эдгээр үнж хамгаалагчид өөрсдөд нь хариуцуулсан Эрдэнэсийн санг өгөхгүй гэсэн мэт байлаа. Дантес зэйтүүнийхэн хурц үзүүрийг авдрын хан таг 2-ын завсраар шургуулж ишин дээр нь дарахад таг нь шажигнан дуугарав. Өргөн нүх гарч төмөр бүслүүрч суларч байснаа
эвдэрхий банцтай зууралдан зууралдсаар тасран авдар онгойлоо. Дантес байдгаараа чичрэв. Тэгээд буугаан авч гохын сойгоод дэрэгдэн тавилаа. Эхлээд бүдэг харанхуй дотор дөрвчихээ үзснээс улам од үзэх гэж хүүхэд нүдэн андаг шиг нүдэн хэсэг аниад дараа нь нээвэл нүдэн гялбсандан нэг хэсэгтэн таг боллоо. Авдар дотор 3 өрөө байлаа. Эхний өрөөнд алтан зооснууд улбар туяа татуулан байна. Хоёр дахьт нь зас чанзлаагүй үнцэн жингэн хадгалсан алтан цутгамлууд байна. Сүүлчийн тэхий дундаан хүртэл дөөрсөн 3 дахь өрөөнд бүүн очир алмаас сувд бадмаараг эрдэн дотор Дантес гараан дүрж атхан авч асгахад шилэн дээр шаагах мөндөр шиг чимээ гарч байв. Дантес энэ зүйлийг хамтлан харж алт үн чулуунд чичирсэн гараан хэдэн удаа дөрснэн галзуурхад ганц хуруу дутуу хүн шиг ухсхийн агуйгаас гарлаа. Тэгээд нөгөө зохион дээр гарч тэнгис рүү харахад юу ч нүдэнд торсонгүй. Өөрөө эзэн болсон үдэгж дуулдаагүй тоолж баршгүй их баялгаас өөр юмгүй ганцаараа байв. Үнэхээр ийм байна уу? Эсвэл зүүдэлж байна уу? Энэ бүхэн нь түүний нүдэнд үзэгдсэн экшн зургийн хий үзэгдэл үү? Эсвэл үнэхээр ийм үнд баялгийг гартаан барьж үзээ юу? Алтан үзье гэсэн сэтгэл нь тэмүүлэх боловч шиг яг энэхэн үед үзэж чадах тэнгэл хөрөхгүй гэдгээ мэдэрч байлаа. Ухаан гараад арилчих гэж байгаа юм шиг хоёр гараараа толгоогоо бариад арал дээгүр ухаан жолоогүй зам харгуйч гэх юм байхгүй янгэр яма тэнгисийн шууг үргэн муухай хашгиран хачин татган савчжиггүй. Монте Кристо арал дээр харгуй зам гэж байсангүй. Дараа нь тойрог замаар буцаж ирээд бас л өөртөө итгэлгүй хэвээр эхний агуйд орж тэндээсээ дараачин агуйд харайн ороход алт очир алмасын уурхайн өмнө нь байсаар байгааг харлаа. Энэ удаад өвдөг дээрэн сөхөрөн суугаад хоёр гараа нь догдолсон зүрхэн дээрээ нь дарж ганцхан бурхан л ойлгохоор мөргөлийн ном шивнэв. Тэгээд жаахан байзансныхаа дараа тайвширч түүнийхээ хамт жаргалтай боллоо. Зөвхөн одоо л аз жаргалдаан итгэж эхлэв. Тэгээд баялгаа нь тоолж гарлаа. Авдар дотор тус бүр 2-3 фут хүнд мянган ширхэг цул алтан цутгамл байв. Дараа нь хутагт хамбулам 4-р Александр ба түүний өмнөх хамбуудын дүрстэй одоогийн мөнгөөр 1 бүрэн 80 франк хүрэх 25 мянган алтан зоос тоолоод зөвхөн өрөөнийхөн хагасын хоослоод байгаагаа мэдэв. Тэгээд сүүлд нь сувд очир алмаас зэрэг бусад үнд чулуунуудаас хоёр гараараа утхан атга атгаар нь жинлэж үзв. Тэдний олонх нь тэр үеийн шилдэг дархчвал засаж уралсан мөнгөн үнээс нь илүү урлагийнхаа үнээр давмгайлсан эдлэлүүд байлаа. Үдэш болох төхөж гэгээ бүдгэрч байв. Тэр агуй дотор байхаасаа айж бууган авч гадагшаан гарав. Хэсэг хатаасан талах хэдэн балга дарс оройн хоолн боллоо. Дараа нь хавтгай чулуугаан хуучин байран дээр нь тавиад дээр нь хэвтэж агуйн амайг биеэрэн таглан хэдэн цаг унтав. Энэ шинэ бол энэхүү сэтгэлийн догдолд автсан хүмүүний хувьд тохиолдсон амттай боловч аимшигтай 2-3 шөнийн нэгэн байлаа. 4. Үл таних хүн. Өглөө боллоо. Дантес үүрээр сэрчгээд унтаагүй байлаа. Тэгэд нарны туяа тусмагц босож урдийн адил арал дээрх хамгийн өндөр цохион дээр гарч орчин тойрныг эргэцүүлэн харав. Хүн амтан үзэгдэхгүй хэвээр юм байлаа. Эдмон бууж ирээд агуйнхан амны чулууг зайлуулж дотор нь оров. Тэгээд халааснуудаан эрдэнэсийн чулуугаар дүүргэж аваад авдрынхаа тагийг аль болох үед сайн таглаж газрыг гიშгэлэн ухсан газраа мэдгэдэхгүй тулд эл сасгасныхаа дараа
Агуйнаас гарч аман дээр нь хавтгай чулуу тавьж дүүн дээрээ нь чулуу овоолоод хоорондох цаг нь шороогоор тэгшлэн булж дээр нь жанжууг үйс хонин арцны бут суулгаад аль хэдийнээс ургаж угаа болгон усалж өгөөд хөлийнхөн улны мөрийг арилгаж орхиод нөхдөн буцаж ирэхийг тэсэж ядан хүлээв. Одоо тэрээр ашиг болохгүй их баялагын хамгаалан сууж байдаг луу шиг алтан мөнгө очир алмасан харж нүд баясан арал дээр байх ямар ч хэрэггүй болжээ. Одоо бол амьдралд хүмүүсийн дунд эргэн орж хүнд олдож болох хамгийн дээд зэргийн агуй хүчин болох эд баялагаар олдох нэр хүнд нөлөө эрх дарахыг олж авах хэрэгтэй боллоо. Хориотой бараа тээж худалдаалагчид 6 дахь хоног дээрээ эргэж ирэв. Дантес байдал ба явдлаар нь залуу Амели мөн болохыг танилаа. Тэгээд шаргацсан Филоктет шиг онгоцны зогсоол руу арай ядан очоод нөхдийгөн эрэг дээр гарч ирэхэд тэдэнд бас л өвчтөй боловч нэлээд сайжирсан гэж гомдолон хэлв. Дараа нь тэдний аялал тохиолдсон сони явдлуудыг сонслоо. Тэд азтай явжээ. Ачаага дөнгөж буулгаж дуусмагцан Тулооноос харуулын хөлөг гарч ирэн тэднэр рүү ирж явна гэдгийг дуулсан байна. Тэгэхэр нь Амелийг тэгж их хурдан явуулж чаддаг Дантесигаан байхгүйд харамсан яаран хөдөлсөн байлаа. Удалгүй хойноос хөөжөв онгоцыг хараад харанхуйг далимдуулан Корс хошууг тойрон амар мэд зайлж чадсан байна. Аялал ерөнхийдөө амжилттай болж тэд цөмөөрөн ялангуяа Жакапо Дантесиг энэ аялалд оролцсон өөртөө ногдох хувь 50 пиастрыг авч чадсангүй гэж харамсаж байв. Эдмон үүнд нь ажигчгүй байлаа. Хэрвээ арлыг орхиж явж чадсан бол авах байсан олзны хэмжээг хэлэхэд инээмсэглэгчгүй. Залуу Амели зөвхөн өөрийг авах гэж Монте Кристо арал дээр ирсэн учраас Дантес тэр үдшдийн онгоцонд сууж ахмадыг дагаж Ливорно орохоор явв. Эдмон Ливорнод хурч ирэнгэн 8 жүүд дээр очиж Эрдэнэсийн чулуунаас хамгийн жижигхэн 4 чулуу тус бүрийн 50,000 франкаар худалдав. Тэр чүүд ийм үнэт чулуу далайчин хүнд хаанаас олдов вэ гэж асууж болох байсан боловч чулуу бүрээс 1000 франкын хожоо гарч байгаа болохоор асуусангүй дуугүй өнгөрлөө. Маргааш нь Дантес загасчны шин зэв худалдан авч Жакопод бэлгэлээд дээр нь далайчин хөсөлж явах 100 пиастр нэмж өгөөд дөөнийг Марсель орж Мелионы тармилт боломжинд суудаг Луи Дантес ба Каталаны гацаанд суудаг Мерседес гэдэг залуу бүсгүй хоёрын тухай мэдж ирэх ганц болцол тавилаа. Тэгэхэд нь Жакопо зүүдэлж өгнөг сансан боловч Эдмон түнд өөрийгөө эцэг их мөнгө өгөхгүй болохоор нь зүггүйтгэх дурн хурч далайчин болсон юм. Харин Ливорнод ирсэн чинь авгах нь өөрийнхөө хөрөнгийг үе залгамжлуулан үлдээсэн байна гэж хэлжээ. Дантесийн ихэд гэгэрэн боловсрсон байдал яриаг үнэн болохыг батлах тул танилцаад удаагүй нөхөр нь үний юм ярьж угаад Жакопо ганц минутч эргэлзсэнгүй. Дараа нь Дантес залуу Амели дээр ажиллах хугацаанд дууссан тул эзэнтэй салах ёс гүйцэтгэв. Цаадхан түүнийг онгоцон дээрээ авч хоцрох гэсэн боловч өв хөрөн заламжлан авсан гэж дуулаад хуучин далайчнаан онгоцон дээрээ үлдээчээж гэсэнгүй. Жакопо маргааш нь Марсель орохоор аялан одов. Дантестэй Монте Кристо арал дээр уулзахаар тохирчээ. Мөн тэр өдрөө Дантес хаашаа явах гэж байгаагаа хэнд ч хэллгүй. Залуу Амелийн далайчдад гомдлгүй шан хүртээгээд хэзээ нэгэн цагт өөрийнхөө тухай мэдээ өгнө гэж ахмадад амлан хэлээд гинүе орохоор явлаа. Эндхийн онгоцны зогсоол дээр нэгэн англи хүн газрын дундад тэнгист гинүечүүд л хамгийн шилдэг онгоц баригчид хэмээн дуулаад тиймсэн онгоцтой болох гэж захиж хийлгэсэн нэгэн бэсрэг хөлгийг шалгаж байлаа. Англи хүн хөлгийг 40,000 франкаар захиалж хийлгэсэн байв. Дантес тэгэхэр нь энэ хөлгийг өнөөдөр надад 60,000 франкаар өгөөч гэлээ. Англи хүн хөлөг онгоцон хийж гүйцэхийг хүлээнген Швейцарт аялахаар явсан байв. Сараас нааш ирэхгүй байжээ. Онгоц босгогч тэр завсар өөр нэгийг хийж амжина гэж шийдээд энэ хөлгөө Дантест өгөхөр болсон байна. Дантес хөлөг онгоц барих газрын эзнийг Жүүд 8-ачны мухлагт дагуулan ирж арын тасалгаанд ороход Жүүд 8-ачин онгоц баригчид 60,000 франк тоолон өгөв. Онгоц баригч Дантест онгоцон дээр нь ажиллах хүн олж өгье гэлээ. Гэвч Дантес ганцаар явдаг заншилтайгээд түн талархснаа хэлээд харин орныхон толгой дээр 3 тасалгаатай таслахаа тус бүр нь нууц цоочтой шүүгээ хийж өгөхийг хүсэв.
Дантес шүүгээний таслага бүрийн хэмжээг өөрөө хэлж өгсөн бөгөөд маргааш нь бэлхэн боллоо. 2 цагийн дараа Дантес ганцаараа аялан явж сурсан Испани эрхэмсэг язгууртан хүнийг үзэхээр ирсэн олон хүний харсаар байтал гинүүгийн хөлөг онгоцны буудлаас гарч явв. Дантес их л чадмаг жолоодно. Ганцхан жолооны хүчээр зайлшгүй чухал хөдөлгөөнийг гүйцэлдүүлэх тул дарвуулт онгоц нь өчүүхэн төдий шаардлагыг ч өгдөөгүй биелүүлдэг амьд амтан шиг байлаа. Гинүү ээжүүд дэлхий дээр хамгийн шилдэг онгоц баригч шим гэж алдарсан шудраг үнэн хэрэг байна гэж Дантес дотроо зөвшөөрч явв. Сугларсан улс тэрхүү хөлгийг далд орон ортол нь харж зогссноо харагдахгүй болохоор нь жохом хаашаа явж байгаа тухай ярилцав. Нэг хэсэг нь Элбор явсан гэх ба зарим нь Испани орохоор яваа хэмээн мөрий тавьж, нөгөө зарим нь Африк орохоор яваа гэлцэн. Хининч толгойд Монте Кристо харал гэж орж ирсэнгүй. Гэтэл Дантес чухам хүү тийшээ явж байжээ. Дантес 2 дахь өдрийн үдэш арал дээр очив. Дарвуулт хөлөг нь маш хөнгөн хурдан явдаг учраас 35 цаг яваад ирсэн байна. Дантес эрг орчмын газрыг сайн судалсан учраас онгоц зогсоол дорлгүй жижигхэн буланд орж зангуугаан хаяв. Арал хоосон Дантесийг явснаас хойш хэн ч ирж буугаагүй бололтой. Агуй дотор орж өнөөх эрдэнсийнхээ санг байсан янзанд байхыг үзлээ. Маргааш нь Дантес хэмжээгүй их баялгаан хөлөг онгоцон дээр нүүлгэн авчирч нууц шүүгэнүүдийн 3 өрөөнд хийв. Дантес 1-7 хоног хүлээлээ. Энэ 7 хоногийн турш морь шинжигчиг арлыг тойрон явв. Энэ хугацаанд арлын бүх ашигтай ашиггүй талуудыг мэдж, ашигтайг нь арвижуулан дутагдaltaйг нь засч өөрчлөхөөр шийдвэрлэв. 8 дахь хоног дээр Дантес бүх талбайг нь дэлгэн арлууд ирж яваа завийг харж, Жакопогийн зав мөн болохыг танилаа. Тэгээд дохио өгсөнд хариуд нь Жакопо дохио өгч 2 цагийн дараа зав хөлөг онгоцон дээр ирэв. Эдмоны 2 асуултанд хоёуланд нь гүнхтэй хариулт ирлээ. Өвгөн Дантес талигаач болж, Мерседес ор сураггүй болжээ. Эдмон энэ мэдээг тайван сонссон боловч хойноос нь дагаж очихыг хориглоод тэр дорон эрг дээр гарав. 2 цаг болоод буцаж ирлээ. Жакопогийн завнаас 2 далайчин түүний онгоцон дээр даруул татаж буулгах ажлаар шилжин ирж тэд Марселийг чиглэн явлаа. Эцгийг өгсөн байхаа гэж бодож байсан бөгөөд харин Мерседест ямар явдал тохиолдох нь энэ вэ? Эдмон нууцсан илрүүлэхгүйгээр нэгж төлөөлөгчд бүрэн заавар өгч чадахгүй ажээ. Түүнээс гадна өөр зарим мэдээ олж авах хэрэгтэй болохоор үүнийг ганцхан өөрөө л хийж чадах байлаа. Ливорнод өсчний толинд харахтан танигчихвэ гэж болгоомжлох огт хэрэггүй юм гэдгийг мэдсэн ажээ. Түүний хамт зүсийн хувиргах бүх хэрэглүүр одоо түүний мэдэлд бий болжээ. Тэгээд нэгэн өглөө Дантесийн дарвуулт хөлөг загасчны зав дагуулan Марселийн усан онгоцны буудалд шуудхан явж ороод тэр нэгэн гайт өдөр Эдмоныг ив цайзад аваачих гэж завинд суулгаж байсан яг тэр газар үед харж зогсов. Дантес өөдөөсөн ирж яваа цагдаагийн 20 хамгаалтын завыг хараад хэнэгчгүй байж чадсангүй. Гэвч нэгэнд өөрийн болгосон тайван байдлаар Ливорноос худалдаж авсан англи паспортын ажигчгүй гаргаж өглөө. Францад өөрсдийнх нь паспортоос илүү хүндэтгдэг гадаадын энэ паспортын тусламжтайгаар эрг дээр саадгүй гарлаа. Ганнибер гудамжинд хамгийн түрүүнд дайралтсан хүн нь фараон онгоцны далайчин байлаа. Энэ хүн тэр жил Дантесийн удирдлагад ажиллаж байсан бөгөөд Дантес өөртөө тохиолдсон өөрчлөлтийг үзэж мэдэг гэж зоригдэрж зогссон юм шиг тэнд байж байжээ. Дантес далайчин руу очиод хэдий юм асуухад цаадах нь амьдралдаа анх үзэж байгаа огт танихгүй хүнтэй ярилцж байгаа юм шиг хариулж байв. Дантес түүний тайлбар талархснаа илэрхийлэн нэг зоос авч өгөв. Минутын дараа хөөрхий сайн сэтгэлт хүн хойноос нь гүйн ирж явах дуулдлаа. Дантес эргэж харахад "Уучлаарай эрхэм минь" гэж далайчин хэлээд "Та хандуурсан байж таарна. Та надад 2 франкын зоос өгөх гээд оронд нь давхар Наполеон дээр өгчихсөн байна" гэв. "Чиний хэлдэг зөвөө найз минь. Би андуурч" гэж Дантес хэлээд
Гэвч чиний үн чударгыг шагнах ёстой. Тэгэхээр надаас 2 дахь алтан зоосон авч нөхөдтэйгээ хамт миний эрүүл мэндийн төлөө уухыг хүсэж байна гэв. Далайчин ихэд гайхаж мэгдсэндээ баярлаач гэж хэлхээ мартчихжээ. Дантисын хойноос гарч энэ тэгтэл хагартлаа баяжсан хүн байх та гэж хэлв. Дантис цааш явлаа. Алхан бүрд зүрх нь уяран бидний сэтгэлээс хизээж арчигдан мартагддаггүй багын дуртгалууд, гудамжны уулзвар, булан дохой бүрд дайралтна. Ноэл гудамжны адаг хурж Милианы тармилт гудамжийг харангууд хөлн говилж хажуугаараа явж байсан сүйх тэрэгний дугуйн дор золтойл орчихсонгүй. Тэгэд урд нэгэн цагт эцгэн сууж байсан байшинд хурч ирлээ. Өвгний хичээнгүйлэн арчилж байсан цонхон дээрх алтан лийцэх цэцэг чөдөр ороомог нь алга болжээ. Дантес модналж хуучирсан байшингийн дээд давхрыг харж бодлого болон зогсов. Сүүлд нь хаалга руу очиж босго алхан ороод сул өрөө байна уу гэж асуулаа. 5 дугаар давхрын өрөөнүүд эзэнтэй байсан боловч шалаад болохгүй болохоор нь байшингийн дамал дээш дагуулan гарч таслахаануудыг гадаадын хүнд үзүүлэхийг суугчдаас нь гуйхад хүрэв. 2 тасалгаатай энэ байранд саяхан ханилт суугаад 7 хоноочгүй байгаа залуу гэрвэл амьдран сууж байлаа. Аз жаргалтай 2 залууг хараад Дантес гүнээ санаа алдав. Эцгийн сууж байсан үеийнхээс үлдсэн юм Дантест харагдсангүй. Туурганы цаасыг солин бага наснаас нь эхлэн сэтгэлд нь хадагдан хоцорсон эд адгуурснаас юу ч үлдсэнгүй алга болжээ. Ганцхан ханан л тэр хэвээр юм байлаа. Дантес орлоо харахад тэр нь аавын ор байсан газраан байв. Эдмоны нүдэнд нулимс аяндаа л бүрхлээ. Энд өвгөн үхэхтэн хүүгээ дуудан амьсгахаа хураасан ажээ. Хөдөлгөөнгүй нүүрэн дээгүүр нь нулимс бөмбөрч байгаа ширүүн дүртэй энэ хүнийг хос залуу гайхан харна. Гэвч уйга шүү бүр ариун гэгэн байдаг учраас тэр хоёр үл таних хүнээс юу ч асуусангүй. Харин түүнд саад болохгүй тулд холдсон бөгөөд түүнийг явах гэж ёс гүйцэтгэхэд тэр хоёр гаргаж өгөөд дуртай цагтан өчүүхэн муу гэрт минь ирж байгаарай. Ирэх бүрд чинь бид таныг баярлан угтах болно гэж хэлв. Эдмон нэг давхраас доош буугаад нэгэн хаалганы дэргэд зогсож Гадрус сайван энд суудаг эсхийг асуулаа. Даамал таны асууж байгаа тэр хүн үгээрэн хоосроод одоо Белградаас Бокер орох зам дээр дэм буудал нээсэн байгаа гэж хариулв. Дантес гадагшаан гарч байшингийн эзний гэрээг заалан очиод Лорд Уилмер ирлээ гэж хэлүүлв. Тэр тийм нэртэй паспорттай байжээ. Тэгээд байшингийн эзнээс байшинг бүхлээр нь 25,000 франкаар худалдаж авлаа. Хамгийн багаар бодоход 10,000 франк илүү төлжээ. Хэрвээ эзэн Дантест хагас саяар зарна гэсэн бол тэр цааш нааш ярилцахгүй өгөх байлаа. Мөн тэр өдөртөн байшинг өгч авалцуулсан нотариус ирж залуу эрэм хоёрт хэрвээ тэднийг одоогийнхоо сууж байгаа 2 өрөөг суллаж өгвөл энэ байшингаас дуртай өрөөгөө хуучин хөлсөөр хөлсөн сууж болно гэж шинэ эзэн мэдэгдэж байна гэж хэлв. Энэ хачин явдал бүтэн 7 хоногийн туршид Милианы тармилт гудамжинд суугчдын сонирхлыг татаж хэдэн зуун янзаар тааварлан ярилцсан боловч нэгэн ч үнэн байдалд нийцсэнгүй. Өглөө нь Милианы тармилт гудамжны байшинд явж байсан өнөөх гадаадын хүн үдшин Каталаны тосгонд очиж загасчны муу ормонд орж аль хэдийн 15 жилийн өмнө алга болсон буюу үхэж үрэгдсэн хүмүүсийн тухай элдвийг асууж цаг гаруй суусан явдал олонний бодлыг уламж төөрөгдүүлсэн байна. Маргааш нь түүний очиулсан загасчид 2 тортой Каталаны шин зав бэлгэнд хүлээн авчээ. Энэ сайн сэтгэлд хүнд загасчид баяр талархлаа илэрхийлэх гэсэн боловч урд өдөр нь түүнийг нэгэн далайчинтай юм ярилцаад морь унаж Марсилиас гарч Экскийн хаалгыг дамжин явчихжээ гэдгийг олж мэджээ.